За асуултад тавь. Мөнгө гэж юу вэ? Мөнгө гэж Гараар өгш. мөнгө гэж хүний хөдөлмөр олсон зүйл. За мөнгө гэж юу вэ? Мөнгө гэж хүн ажил хийж болдог. Ажил хийж л олдог тий. За 5,000 төгрөг өгнө. Хөдөлмөрчл байгаа. За. Мөнгө гэхээр ажил хийж ядаж арай гэж болдог. Арай хийж болдог. Ер нь мөнгө ямар хэрэгтэй юм болоо 5,000 төгрөг өгнө. Амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Нөгөө идэх юм хурдсан. Хөөх ямар мод. Машин дээр Машин тэрэг авна бүх юм. Байр Авна. Гар утас авна. За. Цаг авна. За. Тэгвэл багшийг нь Норжин гэдэг түүх нийгэм судлалын багш. За худалдагч багшийг маань тийш хараар өгдөө. Худалдагч багшийг маань Эчин хорлоо гэдэг түүх нийгэм судлалын багш. Сурвалжлагч багшийг маань Золжин Сүрэн гэдэг. Ингээд явахаар 3 багштай хэдүүлээ өнөөдрийнхээ хичээлийг гин тэнгэрээс үүш хүмүүсүүд яг энэ шиг ингээд хүмүүст мөнгө зүгээр олдох юм болов уу? Олдохгүй. Тэгвэл мөнгийг яаж олох вэ? Яста мундаг. Ямар мундаг юм бэ? Тэгвэл одоо ажил хийх бол болохгүй. За тэгвэл одоо хэдүүлээ яах вэ гэхээр ажил хийж мөнгө олноо. За тэр ажил нь юу байх вэ гэхээр багш нь та нараас асуулт асууна. Хариулж чадах юм бол багш нь таажиж яах вэ гэхээр мөнгө өгнө. Тэгээд тэр мөнгөөрөө хэдүүлээ яах вэ гэхээр дэлгүүр орно гэсэн үг. За хичээл эхлэхэд бэлэн үү хүүхдүүд ээ? За энэ хараа энд нэг юм гоё бэлэг байна. Энэ дотор өнөөдрийн хичээлийн бид хэдийн хичээлийн сэдв байгаа. Энэ дотор юу байгаа вэ? Юу байгаа вэ гэж бодож байна? Тоо байгаа гэж бодож байна. За хэдүүлээ задлаа үзэх үү? Юу байгаа вэ одоо? Тоо байгаа мó? Эсвэл чихэр байгаа юм болоо? Юу байгаа юм бол та тий? Чихэр бол эзэж байхгүй юм шиг үн тий? За тэгс дахиад энэ хараа ямар гоё юм бэ тий? Дахиад. За та яд анхааралтай харж шүү заяа. За юу байгаа юм болоо? За юу байна вэ хүүхдүүдээ? Мөнгө. Хуурамч мөнгө байна уу? За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нэр юуны тухай үзэх юм шиг байна уу? Мөнгөгүй байсан бол яах вэ чи юу гэж бодож байна? Мөнгөгүй байсан бол ерөөсөн мөнгө ингээ хэрэглэдэг байсан бол хэлээдсэн тэр юмнуудыг авч чадах уу? чадахгүй. Тэгээ адил чадахгүй. Тэгээ өөд ажил хийж байгаа. Хүнээс гуйвал мөнгө өгөх болов уу? зарим нь Өгч болно шүү дээ. Оо мундаг. Тэрий чи юу гэдэм бэ гэхээр бэлэглэг гэдэг аахгүй юу? Багш нь чамаг ийм мундаг байсныхан төлөө багш нь чамд бол 10,000 төгрөг өгчий. За мөнгө авахгүйсэн бол яах вэ? Мөнгө авахгүй юу? Тэгвэл мөнгөөр юу авч болох вэ гэсэн сая хэлсэн шүү дээ. Тэгвэл Тавга авбална. Ном идэр авбална. хэрэгтэй бүхий л зүйл авч болно те. Мөнгө нэг ийм 3 үргийг гүйцэтгэж байгаа юм хүмүүстээ. Багш руугаа сайн харж гараа заа. За. Тэгэхээр энэ 3 үүргээс та хэдэд аль нь байна вэ гэдгийг сайн бодож гараа заа. Мөнгө нэгт нь яад юм бэ гэхээр солилцооны үүрэг гүйцэтгэл. Та сая тухайн зүйлийг худалдаа авахын тулд яадаг байх нь вэ? Солилцдог те. Дараагийнх нь болохоор зэрэг яадаг вэ гэхээр багш нь сая хэрэгтэй үед нь хин нэгэнд яах нь вэ? Мөнгө бэлгэлж болдог гэсэн. Тэгвэл бас нэг үүрэг нь юу байх нь вэ? Хин нэгэнд хэрэгтэй үед нь тий, хин нэгэн хэрэгтэй бол тэр хүнд яах вэ? Бэлгэлж болно. За дараагийнх нь нэг үүрэг нь юу юм бэ гэхээр хоримтлал. мөнгөө шүү дээ ингээд гахаа өнгөсгүй болж дээ уснахаа юу гэж нэг Өөх ямар чи тэгж хоримтлуулд юм уу? Хоримтлуулдаг уу? Хоримтлал үүсгэж байгаа юу? За хитэн төгрөг хоримтлал. 30,000 төгрөг. За одоо тэгвэл хэдүүлээ дэлгүүр хэсэх үү? За дэлгүүр хэсэгтээ яах вэ гэхээр багш нь дэлгүүрт очих зарчим нь. Та хэд бүгдээрээ босоод зөгөөлхөн гэдэг дэлгүүр ор. За явцгаая мөнгө авъя. Бүгдээрээ. Хамаагүй хоёрхож зөндөө мөнгө багах. Сайн байна уу? За юу талдаж авахар ирсэн бэ? Дэлгүүр нь нөхгүй юу? Зөгөөлхөн дэлгүүргээ тэр байж байгаа зү. За манай зарагдж байгаа юм уу? Жимс байна. Мөн чихэр байна, хичээлийн хэрэглэл байна. Хэвлээ бас пицца авч идэж болж гин, ундаа авч ууж болж гин. Хэрэгтэй хэдий юм авах вэ? 3 юм. Мундаг. Нааш, миний охин нааша. Юу авах вэ гэж чинь? За, За. Өсөө энэ бас 1500. 1500.
Энэ баг маань яаж юм гэхээр хэрэгтэй зүйл гэсэн маа. Энэ багт эхний багт хэрэгтэй зүйлээ бичгэнэ шүү дээ манайхаа. За багш гарч ийн үү? За хоёр дахь баг нь хэрэггүй зүйл. Яг хэрэггүй зүйл нь юу вэ гэдгийг хоёр дахь багандаа наахнэ. За эхлээд хэрэгтэй зүйл авч юу? Хэрэггүй зүйл авч юу гэдгийг эхлээд ямар ч юм шүү дээ. Чиний сонгож авсан 3 юм дотроос нь шүү дээ, тий? Хэрэгтэй найл вэ? Хэрэггүй найл байсан уу? Гэхдээ бодоод худалдаа авалтаа бодсон чинь. Тэгэхээр хэрвээ хэрэгтэй 2 байгаа бол яг нь 2 газар одоо наа. Хэрэггүй 1 байгаа бол хэрэггүй 3 байгаа бол гурван дээр наах нь шүү дээ, тий? Сайн бодоод яг надад хэрэгтэй юу? Эрүүл мэндэд хэрэгтэй юу? Ач тустай юу гэж бодно байх нь шүү дээ, тий? за хэрэгтэй үл эндээ тавьчих заяа. Заашгүй шаардлагатай. Заашгүй шаардлагатай. За энэ ус заашгүй шаардлагатай байсан юм тий. Дор бүрнэ миний худалдаа авалт хийсэн саяны зүйлсүүд яг хэрэгтэй чухал шаардлагатай гэд бүгдийн чухал шаардлагатай зүйлээ авсан хүмүүс нь гараа өргөдөө. Бүгд чухал үнэхээр чухал шаардлагатай зүйлүүдээ бүгдийг нь авсан. За яа. За худалдаа авалт бэлэглэнэ гэж энэ үлдсэн мөнгө. За тэнд дахиад худалдаа авалт хийх юм уу? Тэ? Бид нэр яах вэ гэхээр худалдаа авах хийхдээ хэрэгцээтэй зүйлээ худалдаа аваад үлдсэн мөнгөө яах вэ гэхээр ирээдүйдээ хуримтлал үүсгэх хэрэгтэй ах гэсэн. За хүүхдүүдээ сая та бид ингэ дэлгүүр явсан шүү дээ. Ажил хийгээд мөнгөтэй болоод дэлгүүр явсан тий. Гэхдээ сая дэлгүүр явахтаа бид яг юу авахаа яамаар юм бэ нүү? Төлөвлөмөр одоос яг нэг шаардлагатай чухал зүйлсээ яах нь. Заавал бодцоод тэрийг аваад тэгээд өөрийнхөө хөдөлмөрж олсон мөнгнөөс яах нь. Илүү заавалчгүй хуримтлал үүсгээд хуримтлаа яах вэ? Ийм шилэн савнд хадгалаад байсан ч болно тий? Эсвэл яах вэ? Төрөвч гаргаад төрөвчөндөө яах вэ? Хадгалаад байсан ч л болно. Эсвэл сая ингээ та хэд дотор зөндөө олон сайхан сэтгэлтэй хүүхдүүд биш үү? Хоёр хүүхэд яасан сая хин нэгэнд хэцүү амьдралтай хүүхдүүд бэлэглэнэ гэж байна тий? Тэгэхээр мөнгө маань бидний амьдралд яадаг вэ гэхээр эдгээр 3 үргийг гүйцэтгэж байна. Хүш энэ бүх юм дандаа мөнгөтэй холбоотой юм биш үү тий? Мөнгөгүйгээр өгдөг аж аргал өгдөг юм байд юм уу? Байдаг. Байхгүй юу? Сайхан сэтгэл өөр. Чи өстө үнэхээр хөөрхөн. Мөнгөгээр биедээ аж аргал өгдөг юм байдаг. Тэр юу вэ гэхээр инээмсэглэл. За өнөөдрийн хичээлээр сурагчдын санхүүгийн боловсрол зориулсан хичээлээ зохион байгуулахыг зорилоо. За хичээл маань ерөнхийдөө чиглүүлэгч багш, худалдагч багш, сурвалжлагч багш гэсэн юм 3 багшийн бүрэлдэхүүнтэйгээр хичээлээ залаа. Ерөнхийдөө хичээл маань бол хүүхдүүдийг оролцуулах, тэгээд үзүүлэх, илэрхийлэх гэсэн юм 3 агуулгыг өөртөө багтааж хичээлээ зохион байгууллаа. Хичээлийн төгсгөл сурагчид маань үлдэгдэл мөнгөө хэрхэн яах зарцуулах вэ гэдэг асуултанд маань хүүхдүүд маань бүгдээр хоримтлал үүсгэе гэж ингэж ярьлаа. За тэгээ хоримтлал хэрхэн үүсгэх талаар багш чиглүүлээд ингээд сарын дараа бид бүхэн хоримтлалаа хэрхэн үүсгэсэн, хоримтлалаа цаашид одоо яаж захиран зарцуулах вэ гэдэг дээр үзэл бодлоо одоо солилцохоор хичээл маань амжилттай зохион байгуулагдлаа.